болон Ант нөхөд 1-р анги. Халим арал. Гом бас л нуурын эзнийг барих гэсээр л байна уу? Тийм ээ. Бүтэн 7 хоногийн турш оролдож байна. Нуурын эзнийг бариуд анчтын шалгалтанд явуулна гэж чи амласан юм уу? Таныг амтан. Тэр мангасыг бүхэл бүтэн 5 том хүн барьж ядаагүй байтал жаахан хүүхд яаж барих юм? Мето тэрнийг албаар шалгалтанд оролцуулахгүй гэж л ингэж байхгүй юу? Гэхдээ Гоны эцэг ч гэсэн яг энэ насан дээрээ мангасыг барьсан гэдэг юм билээ. Удлаа л ярьж байхгүй юу та? Ямар том юм бэ? Нуурын эзэн мөн үү? Барих гэж 20 жил боллоо ч те. Тийм шүү. Хамгийн сүүлд аав нь барьсан. Эцгийгээ дөөрөөч. Манай гон нуурын эзнийг бариад авчээ. Мито харта. Мито өгчээ. Би амсын ёсоор нуурын эзнийг бариад авлаа. Одоо би анчтын шалгалтанд оролцож болно үстэй. Болох уу? Би хичээх болно. Анчин болно гэж амлая. Аргагүй л удмын юм байна. Чинээс өөр хүн нуурын эзнийг барьж чадаагүй юм. Гэтэл 12 хонтой байсан. Харин одоо хүнч гэсэн яг энэ насн дээр бариад авлаа. Нүд нь аавынхан нүд чи гэрэлтэй байна лээ. Одоо хоёулаа тэрнийг хориглоод хэрэггүй хаа. Үнэхээр итгэлтэй байна уу? Аав чинь анчин болох гэж чамайг нялхнаатан байхад орхиод явсан. Мэднэ. Чамайг асар чаламжилж байхаар анчин болохыг сонгосон юм. Гой биш гэж үү? Тэрсэн үгүй орхин байж явсан гэж бодохоор анчин болно гэдэг үнэхээр сайхан баха. Тэр чинь маш аюултай ажил. Амнасаа хизээч алдаж мэднэ гэдгийг чи ойлгохгүй байх гэж юу? Ойлгохгүй. Гэхдээ би олж мэдмээр байна. Анчин болж аав намайг яагаад орхиж явсныг мэдмээр байна. Аргагүй л Жини хүү юм. Шалгалтанд тэнцэнэ гэж амлая. Шалгалтанд тэнцчихэд анчин болно. Тэрний оронд болгоомжтой байна гэж амл. Тэг чадах уу? Тийм ээ, амлаж байна. Хийснээс буцвал мянган зүү залгин гэж эрхийн хуруугаараа андгаалаад үнсэлтээр батлая.
Амжилт хүсье. Эхийг дуулгаарай. Би хорвоо дээрх хамгийн шилдэг анчин болно. Тэгээд шилдэг нь болонгуудаа заавал эргэж ирнэ. Шилдэг анчин болно гэвүү. Биднийг доромжилж байх шивдэ. Анчтын шалгалтанд жил бүр хэдэн сая хүн оролцдог боловч зөвхөн тоотой хэдэн л тэнцдэг юм. Тийм болохоор хэд хөөрөд хэрэггүй. Яагаад байгаа юм бэ, Кацу? Энэ янзаараа бол далайчин болно гэж өдөө юм байна. Юунда хөвтөд байгаа юм бэ? Арчаагүй амтта. Ажлаа хийгээч. Мэдээ. Өөш. Намайг сонсохгүй байна уу? Арчаа хураа. Мэдээ. Хүлээж бай. Яа. Баярлалаа. Шуурга ортож байна. Яаж мэдэж байгаа юм? Хараа цанууд тэгж хэлж байна. Йоо. Тэгэд бас их хүчтэй шуурган байна. Үнэн шүү. Би үнрээр нь мэдэрч байна. Энэ жаалчин. Энэ харц. Барай. Ахмада, онгоцны шураг хугарах нэ. Даруула буулахгүй бол болохгүй. Бэтгэ олон юм яар. Зугаа зингэл дөнгөж эхэлж байна. Эхлээ. Амаг урдаараа урагшаа. Нэс зэгэй. Анчны тол бичиг. Гон. Энийг ямар давлгааг ихвдэ. Өөш, жолооны ар зогс. За. Энэ багийн бүрэлдэхүүн гэж харьяалгаа. Хөл дээрэж тогтож чадахгүй. Арчаагүй амтд. Ийм байж бас анчны шалгалтанд орно гэж шүү. Хөхөнэй төрж эхлэв байна. Мэ, энэ үсийг ав. Зажид дотор ч дэрдэн. Ус. Одоохоо аваад ирье. Энэ жаалчин харин Ямар эсгэлэг алин бэ? ийм байж. Ингээд сүрхий амтд байх чинь. Уучлаарай. Ус аваад ирлээ. Баярлаа. За, ууч. Тусалсанд баярлаа. Кац баха.
Юун төрөнд надад нэрвсаа хэл. Намайг гон гэдэг. Намайг Курапика. Харин би Лёрио. Анчин болох зориг чинь юу юм? Хөөе. Шалгагч биш юм бол танд биднийг даргалах хэрэг байхгүй шүү. Асуултанд л хариул. Манай аав анчин хүн байгаамаа. Тэгээд би аав маань яагаад анчин болохыг мөрөөддөг байсныг олж мэдэх гэж халин марлаас явсан. Хажимаар л яг үгүй чиний хүү байх нь. Таашгүй энэ өдөр ирлээ. Хөөе Жада. Чи энэний асуултанд хариулах албагүй. Яах гэж ирсэн ээ? Яагаад хийж болохгүй гэж? Багийн халуурч юм. Би дав яах гэж ирсэн ээ? Энд хэлмээргүй байна. Би Лёриотой санал нэг байна. Юу гэнэ? Хөөе. Чи надаас дүү юм байж хүндэтгэлтэйгээр харьцаач. Залхмаар асуултанд хариулах амархан. Өнөмшөлтэйгээр худлаа хэлэхдээ болно. Хөөе. Намайг сонсч байна уу чи? Гэхдээ худал үгэнд найдах нь ичгүүртэй хэрэг. Тиймээс танд үннийг хэлвэл би нандин нууцаа дэлгэнэ гэсэн үг. Тийм болохоор л би танд хариулж чадахгүй. Чи юм уу? Намайг гадуурхна гинэ? Өөрөөр хэлбэл чи хариулмааргүй байна гэж хэллээ. Ой, Гацу. За Ахмад. Дахиад хоёр хүн асагдлаа гэж шалгалтын хороонд мэддэг. Энэ юу гэсэн үг? Ойлгоогүй байна уу? Анчтын шалгалт эхэлсэн байна. Яагаад гинэ? Анчд болох өсөлттэй хүмүүс тэнгэрт гэлтгнах од шиг элбэг. Бүгдийн шалгалт сориход шалгагчдад боломж завч өгөөж байхгүй. Эмэстэд хэрэггүй гэсний шүүж хасахад бидэн шиг хүмүүсийг хөлсөлдөг юм. Энд байгаа бусад хүмүүс тэнцэхгүй гэдгийг би шалгалтын хороонд мэдгдсэн. Ийм хэн шуургыг давж гарахгүй юм бол анчтын шалгалтанд тэнцэнэ гэж гордөлдөхгүй. Өөрөөр хэлбэл би зөвшөөрч байж л та нар үндсэн шалгалтанда тэнцэнэ. Эмэс миний асуултанд хариулахгүй гэхээс өмнө сайн бод. Ингэж таарлаа. Эсдгээр ингэж хэлэхгүй дээ. Би Хөрөт омгийн сүүлчийн гишүүн. 4 жилийн өмнө манай тосгоныг бүлэг идэхэд хүйс тэмтэрсэн юм. Тиймээс би хий үзэгдэл бүлгээс өшөөг авахын тулд анчин болмоор байна. Тэгвэл чи хөлсний ангууч болох гэсэн юм байна. Би үзэгдэл бүлгийнхэн дээд зэрэглэлийн алуурчид. Хамгийн хашир анчид хүртэл тэднийг оролдохгүй байхыг хичээдэг юм. Чи үхэж мэднэ. Би үхээс айхгүй. Харин яванда миний уур хилэн дарагдана гэхээс айж байна. Ямар тач өшөө авах гэсэн юм байна. Энэний төлөө л анчин болох гэсэн юм уу? Энэ миний сонсож байсан хамгийн тэнэг асуулт байна, Лёрио. Лёрио ах гэж Анчин болбол боломж нээгдэнэ. Олж болдгүй мэдээллийг олж хийж болохгүй юмыг хийж болдог болно. Энд чиний ойлголтоос тавсан их шалтгаан байгаа. Хөөе. Харин та яагаад анчин болох гэж байгаа юм бэ? Лёрио ха. би юу? Товчхондоо гэвэл мөнгөтэй болох гэж. Мөнгөтэй байвал бүх юмтай болно. Том байшин, үнэтэй машин, хамгийн сайн арх. Харин чанар чансааг бол мөнгөөр авах боломжгүй Лёрио. Анчин болбол боломж нээгдэнэ. Өөр мөнгөтэй байвал Чанар гараа. Суруутай өмгийг нэг мөр арчи. хэлсэн үгээ буцааж ав Лёрио. Буцааж ав. Чамд бол ах. Ой, ойроо. Би ярьж дуусаагүй байна. Явгээ. Митэ өгч надад ингэж хэлж байсан.
Хүний тухай ямар нэг юм мэдмээр байвал юунаас болж уурлаад байгааг нь ойлгохыг хичээгээрэй. Яагаад бухимдаад байгаагаа энэ хоёр ойлгох ёстой. Тийм болохоор учраа өөртөө олог. Ахмада. Харта. Энэ эргүүлэгт баригдвал манай ус онгоц суурна. Дарвуула буулга. Мэдлээ. Би тань туслая. За, тэгвэл дагаад яв. Чодоодлогыг надад даатгачих. Мэдлээ. Баруун тийшээ. Хурдаарай. Бид эргүүлэгт орох нь байна. Хэлсүүгээ буцааж ав. Тэгвэл би чамайг уучлан Георгио. Шамд хичнээн хэлхэв. Ах хүнийг хүндэлж сурахгүй бол би хэлснээсээ буцахгүй. Тэгвэл өөр арга алга. Кацуха! За тэгэж. Аль татараа. Тэнэг амтан. Өлнөөс чинь бариагүй байсан болоо. Чи өдөөд загасны хоол болсон байхгүй юу? Хэрэг алга. Яаж юм хинэггүй байж болдго юм бэ? Гэхдээ та хоёр намайг барьсан штэ. Та хоёр хоёулаа намайг барьсан. Уг нь ч тэгсэн л дээ. Гом. Кацуха! Баярлалаа гом. Чи намайг аварсан. Энэ ганц миний ач гавья биш ээ. Энэ хоёр тусалсан. Та нарт маш их баярлалаа. Зүгээрээ талархаад хэрэггүй. Гоо яхав чи хэлсэн мэнд байвал боллоо. Тийм ээ. За би эргээд ажлын байранд очие доо. Яасан. Бүдүүлэг авирсанд битгий гомдорой. Уучлаарай. Георгио ахаа. Энэ яагаад гинэ төөрчлөгдөж хөв? Ямар эвгүй юм сонсогдд юм бэ? Георгио гэхэд болно. Георгио. Намайг ч бас уучлаарай. Би хэлсүүгээ буцааж авлаа. Миний буруу гэж. Зүгээрээ асуудалгүй. Дахид надад таалагдлаа. Сан байна. Та хүрвийг бодоод үндсэн шалгалт авах газар та аль болох ойр буулгая. Нэр юу? Тэгвэл сорилт яах вэ? Төрөө хэлснээр шээ тэврийг зөвхөн би гаргана. Та эдийг тэнцүүллээ. Гоны ядад явдал чухам ингэж л эхэлсэн юм. Аавынхаа заяа тавиланг дагаж анчин болох аялал.